нүүх гээд гэр орон бүснүүлэл явж өгч ийн. Би хажуу өрөөнд амьдардаг байхгүй. Тэгээд одоо болохоор зуныхаа амралт гэх үү, ажилласаа ингээд хэсэг хугацаанд төлөө авсан байгаа. Ер нь бол төгсөө шууд ажилд орсон. Тэгээд тасралтгүй нэг ажил дээр ажиллаж байгаа. Тэгээ одоо хэсэгтээ өөрийнхөө хоббигоороо бас явж үзье гээд завсралгаа авч ин гэх юм. За маргааш үлгэрөө явах учраас үсчин дээр очиж үсээ янзлуулсан. Энэ болохоор миний үлгэрөө авч явах ачаанууд байгаа. Өөрийнхөө бусад ачаануудыг болохоор өөр газар зөөсөн. Тэгээ намаа орч замдаа идэх хэдэн хоол хүнснүүдээ цуглуулсан. Тэгээ анх удаа ингээд бичлэг хийж байгаа учраас ерөнхийдөө бол ичээж санаа зовсон, хүмүүс хараад ер нь эвгүй идэх юм билээ. Өнөөдөр 7 сарын 10 учраас хүмүүс хөдөө гадаа их явна гээд ерөнхийдөө бол амар эртхэн гараад ирсэн байсан чинь 30 минутын дотор хүрээд ирсэн. Өглөө ерөөсөө мэдээгүй нөрөж будаагүй. Тэгээд сайн 8-аас авсан энэ өглөөнийхөө цаг идэж үзэх гээд ерөөсөө идэж үзэж байгааг болохоор ерөнхийдөө ямар шиг амттай юм бол гэж сонирхоод авсан. Тэгээд зажлал юм. Яг уу дэжгүй санагдсан нэх амар гоё вау гэдэг хандлт байгаагүй зүгээр хаяа ихэд бол байтайхан ламттай. Дэжгүй санагдсан. 10 цагийн автобусанд өглөө 7:30 ирсэн хүн бол тэгээд унтаал үлээгэлсэн 9 цагийн үед бол автобус маань ирээд ачаа тийшээ өгчөөд дахиад нэг цаг хүлээх шаардлагатай байсан болохоор саяны барилга руугаа эргэж ороод дахиж нэг цаг хүлээсэн байдаг юм аа. Tomorrow. Ирчихсэн байна. Өчигдөр арайсан. Төвчрсээр баад ер нь бол нэг яраад ирсэн багсаа. Тэгэхээр төвчрсээр баад гэртээ 5-6 авч ирсэн. Манайх наад минь талбайны явуулт идэх учраас зам хаасан байсан. Тэгээд хамаатан дүү маань нэрч аваад намайг гэрт оруулж өгсөн байдаг. За тэгээд гэрээсээ өргөжлөлж тийм бичлэгүүдийг хийх учраас ирсэн өдрийн арай бүр сар үнэхээр гоё харагдсан болохоор яалтчгүй утсаараа бичлэгийг нь бол хийсэн. Үнэхээр тасраа харагдчихаас тэ хөдөө ирсэн гэсэн шиг л. One eternity later. Крем бүргээд жоохон нүрээ өнгөлчихсөн. Гэтэл энэ дэшнээс шийггүй нүүр махөр шээ. Тэгээд энэ камер дэсэн байл манийг л онцгүй байгаа байхгүй юу? За гэхдээ яг үе нүр бодож үзье. Би гэртээ ирснээс хойш би 7 сарын 12-нд ирсэн. 11 жил. Тэрнээс хойш юусэн өөрөө бодоогүй. Өнөөдөр чинь 7 сарын 18. 17 юм. Тэгэхээр тэрнээс хойш юу 6 хоног. Гэртээ ирснээс хойш юу гадуур гараагүй. Тэгээ ямар ч тач ингэ нүрийг бодож үзтий. Тэгээд гэртээ ирээд шууд нэг хэд хоногт та 10 хил нэмчгүүд яаж өстөө мэдгүй. Тав жишээл ахалтай нэг 2 бол бацаалт бол нэмчих шүү. Хамтгүй миний нүүр нэг л миний нүүр биш юм шиг л санагдаад байна.
заримдаа нэг нүрээ бодохоор гой санагдаад нүр муу гой. Заримдаа бүр амар онцгой санагддаг шүү дээ. Яг тэр юм шиг. Миний нүр бол одоо өстой онцгой юм. Би юу ч надад л өгөхгүй. Нэг л муухай харагдаад үлддэг. Юу үнэхээр гоё ярьж гэж хэлбэл гэхдээ ядч л инээс нэр ахгүй. Тэгсэн чинь тэггүй нэг л онцгой. Tapi arай л саад үргэж шүү дээ. Тэгээд энэ юугаар Анастасиагийн үүний юм саад үргэлж. Тавтал болов. Өртөлж чад харуулаад энэ харин саад үргээ хийж байгаа. Үснүүсээ янзлаад гой утсан цаа өмсөд эхлээд тэгээд бичлээ заяа. Girl, I just wanna sing with you. Бичлэгээ янзлж явах үед төгсөл хийгээгүй гэдгээ сая л анзаарлаа. Анх удаага юм хийж байгаа болохоор алдаа дутагдлыг гаргасан байх. Цаашдаа сайжрах учраас надтай хамт байгаарэ. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.